ажилласан хамгийн сүүлд ажилласан чинь Хотулуун гүнж байгаа тийм ээ. Тий. Тэр кино Wood орцсон байгаа. Wood орцсон байгаа. Сая нөгөө Германы кино фестивалд оролцсон. Германы кино фестивал руу явуулсан. За тэгээ Wood орцсон. Энэ ажил маань одоо хэр ажил болов? Та одоо ингээд харахад дүгнээд үзвэл ингээд яг их олон хүний ажил орсон л та. Ард тал мал тэгэл нийт 200 гаруй хүн ажиллаж байгаа юм дээр чинь. нэлээд том бүрэлдэхүүн байна. Тийм, том бүрэлдэхүүнтэй. Дээрээс нь одоо яг бүтэн жил гарны хугацаанд хийгдсэн. Бүтэн жил авалт. За зураг авалтын үйл ажиллагаа бүтэн жил. Тэгээ бэлтгэл ажил гэж бас нэлээд бэлтгэл ажил бол бүр 2015 оноос хойш хийгдсэн ажил. Зураачийн ажлууд бүгд хийгдэж эхэлсэн байсан. Түүхэн киноны бас нэг онцлог баг шиг байна тий. Түүхэн кино ч угаасаа ажиллагаа ихтэй. Тэгээд төсөө өндөр цаг хугацаа их ордог. Дээрээс нь олон хүний хөдөлмөр явж идэг. Тийм. Одоо энэ кино маань Вүүгээс бол одоо чөлөөтэй хүн үзэгчд бол үзчих болохоор ажиллаа шүү дээ. Үзэж бол. Ер нь кино урлага бид нар дэмжих хэрэгтэй шүү дээ. Тийм. Монголчууд ялангуяа монгол хүн бол монгол киногоо ер нь заавал үзэж байгаасаа л гэж хүсэж байгаа. Би үл тэгж боддог шүү дээ. Дэмжихтэй гол нь биш. Зүгээр ядаж нэг хүүхдтэй үзүүлчих юм бол тэндээс нэг түүхийн жохоо мэдлэг болоод авчихна. Яг үнэ. Тэрнээс бол одоо заавалч ингээл бид нэр ийм олон хүн ажилласан, ийм их төсөв гаргасан мөнгө олох хэрэгтэй гэдэг кино хийгээд байгаа биш шүү дээ. Тэр чинь цаана жижигхэн ийм зүйл ингээд энгийн юм явж байгаа байхгүй. Ер нь манай Монголын зах зээл дээр түүхэн кино ашиг болно гэж байх юм болов байхгүй шүү дээ. Бүх цаг үед байхгүй шүү дээ. Байхгүй тийм. Тэгэхээр энэ бол одоо жишээ нь цогтож игээхэд улсын төсвөөс хэдэн төгрөгийн зардал гарч ирлээ тухай. Улсын зардлын 4-ний 1-ийг тэмцэх тийм зардал гарч ирсэн. Одоо бид нэр продюсерууд одоо киногоо хийхдээ өөрсдөөсөө зардал гаргаж байна. Тэгэхээр энэ хүмүүст одоо нэг дүрсний урлагаар дамжуулж за тэгэл тэр чинь дүрстэй хамт дуу шуум тэгэл жүжигчдийн тоглолт ингээл өчнөө юм явж байгаа шүү дээ. Урлагийн бүх төрөл жанр явж байгаа. Энэ бүх төрөл жанрыг жанрын хүмүүсийн ажил бол бас их үнэтэй санагддаг байхгүй миний хувьд. Тэгээ олон хүний ажил орж байгаа л та. За ерөнхийдөө нөгөө дуу дүрсээ тааруулах одоо холбошко зөхгүй бол бас болдоггүй. За анхаар 3 камер дуу бичгчэн дээр явсаа. За өнөөдрийн зочноор кино урлагийн дээд сургуулийн зурглаачийн багш, кино зурглаач Ган уягийн Батэрид орж байна. За тэгээ миний урилгыг хүлээж авч оролцож байгаа танд маш их баярлалаа. За тэгээ ойрд одоо юу бодож байна багш? Одоо юун дээр ажиллаж байна? Одоо нэг хэлийн цэргийн тухай кино хийх гэдэг. Сая судалгааны ажилд яваад ирлээ. За хэлийн цэргийн кино гэхээр чи одоо цэрэг дайчдын тухай кино болох юм шүү дээ, тийм ээ? Тий, одоо 91 он 80-ад оны сүүлээр хэлийн цэрэг дээр амьдарч исэн офицеруудын амьдрал, тэдний одоо туулж өнгөрүүлсэн одоо тэр зүгээр энгийн офицеруудын тухай тийм гэж. За нэг ангит кино. Тийм нэг ангит кино. Уран сайхны кино гарах юм шүү дээ, тийм. Тэр одоо энэ мэргэжлийн хувьд нэг гоё давуу тал нь ингээд байнга завгүй байдаг. Тийм. Байнга толгой ажиллаж идэг, тийм ээ. Тэгэхээр өөрийн ч хувьд одоо дараагийн кинонд орсон. Дээр нь одоо багшийнхаа ажлыг хийж байна. Танд багшийн карьер ер нь хизэнээс эхэлчихв. Багшийн карьер ч одоо хамгийн анх 11 оноос л хийсэндээ ер нь бол 11 оноос хэр чинь 11 жил болсон байна. Тийм. Гэхдээ яг эхлээд бол би ч нөгөө туслах багш хийжсэн. За. Багшийнхаа туслах багшийг хийгээд дадлагын одоо хичээлийн заадаг. Дадлагын хүүхдүүдийг хариуцж дадлага хийлэгдэг. Тэгээ яванда сүлдээ багш манд төртэй гараад тэгээ ерөнхийдөө одоо зураглаач уран чадрын хичээлийн ордог болоод. Тэгээ яг бас тэр хажуугаар нь өөрийгөө бас дахин сургаж байгаа. Магистрт сурж байгаа. Тэгжээж бас дараагийнхаа юм руу ордог. Багш хүн гэдэг би ойлголтыг юу гэж ойлгодог вэ? Үргэлж байнга хөгждөг, өөрөө сурдаг хүнийг одоо багш хүн гэж ойлгодог байна. Тэгэхээр өөрийн чинь хувьд одоо яг ингээд багшийнхаа хажуугаар ингээд кино ажлууд маш их орж байна. За тэгээд толгой бүр завгүй байгаад байна. Энэ бол маш их сайшаалтай. Тэгээд ер нь энэ зураглаач мэргэжлийн багш гэдэг бол их нарийн юм байдаг гэж ойлгодог. Таны хувьд ерөнхийдөө энэ зураглаачийн арга зүй талаас нь ер нь ямар школыг барьж байна? Одоо бид нар чинь бол одоо юу шүү дээ. Дээр үеэс л одоо багш нар маань бол одоо вигиктэй зүйл толгойтуулсан одоо школоор явдаг. Таны хувьд одоо ямар арга зүй бариад явж байна?
Гэхдээ одоо би ч гэсэн багш нарын зааснаар одоо Орос школтой бид нар одоо өнөөдөр зураг авахдаа офшин сэрэтний группнийг ярьдаг тийм үү. Одоо 16 оноос хойш ер нь бол би нэг хэсэг багшлага болцсон. За завсарласан ба. Завсарлсан нэг 2 жил. Ягаад тэгэхээр би нөгөө өнөөдөр Орос школ жоохон хоцрогдоод байна. За. Тэгэхээр бид нэр яах вэ гэхээр өөрсдөө шинжилт хийх хэрэгтэй. Тэгэхээр өөрсдөө бас сурах хэрэгтэй юм байна. Тэгээ ерөөхдөө одоо нөгөө улсаас одоо тийм боломж байхгүй шүү дээ бид нэр чинь сургах. Тэгэхээр өөрсдөө л нэг явж явж юм харж үзэж судалж өөрийгөө хөгжүүлэх те багш хүн чинь үргэлж хөгжиж явах хэрэгтэй. Тэгээд 2000 онд одоо жишээ нь Путин ерөнхий сайд байж байгаа Оросын кино урлагийн салбарт шинжилэлт хийсэн байхгүй. Шинэ залуучуудаа бүгдийг Холливуд руу авч сургаад. За. Тэгээд шинэ стандарттай болоод онлол хിവэрэ. Гэхдээ сургалтын систем юу одоо нэг бүх юм шинжлэхтэй явцсан. Тэгэхээр одоо бүр барууны чиглэл рүү явсан байна. Одоо тэгээд сая одоо та нар харж байгаа тийм 2010 оноос хойш хийсэн кинонд дандаа Колумбиа Pictures, Warner Bros эднэртэй хамтарч хийж шээ. Тэгээд тэр Оросын киноны хөгжил шал өөр болчихж байгаа. Гэтэл бид нэр өөрсдөө нөгөө багш нарын заасан нөгөө нэг 60-70-аад оны сургалтаараа яваад идэг. Энэ нэргээд одоо тий шаардлага анхаа байж. Бид нэр гадныхантай хамтарсан кино ч юм олон улсын кинонд ажиллаа гэж бодоход нөгөө дэлхийн стандартаас хоцрогдчиход байгаа байхгүй. Яг тийм байна. Бас нөгөө Солонгосын шин давлгааны үед чинь бас Солонгосын одоо төр засгаас яг залуучуудаа явж сургаад тэгээ эргээд энэ одоо үр шимээ өгч шүү дээ. Саяхан хүртэл Оскар авлаа шүү дээ. Энэ бол бас том одоо шинжлэлийн одоо давлгаа тий. Тэгэхээр ер нь энэ талаар бас бодох цаг болсон байх л да. Яагаад тэгэхээр эргээд энэ нэг мэрэгжил чинь мэрэгжилтэн боловсон хүчнээсээ л маш их хамааралтай. Тий. Тэгэхээр багш одоо нэлийн түүх рүү орох гэдэг юм л да. Ер нь түүх бол надад их сонирхолтой санагдав. Ялангуяа энэ зураглаач мэрэгжлийн хувьд урлагийн одоо чиглэлийн мэрэгжлийн хувьд түүх хүнд их юу гэдэг юм болов мотивац өгдөг юм болов гэж би ойлгодог. За эргээд таны одоо яг энэ мэрэгжил сонгосон үйл явц ямар хуу түүхтэйгэр өрнчвөө. Яаж зураглаач болчихоо тий. Тэгээ миний мэрэгжил сонгосон явж бас их сонин шүү дээ. За. Анх намайг 8 дугаар ангид багт манай хотос ийм хоёр хайрцаг ийм перстоктой кино авчирч гисэн байхгүй. Тэгээ тэр үе чинь кино үзэхэд нөгөө тав байхгүй мотор асааж ингэж кино үздэг байсан. За. Тэгэл өөртөө тэр киногоо үзэл тэрийгээ эргүүлээл нөгөө перстока толгойг цэвэрлээл дасцны наагаал ингэж үздэг шүү. Тэгсэр бол яг ерөөхдөө кино үзэл идэвсэн кино үзэл. Тэгээ ер нь бол киноны хүн болё, урлагийн хүн болё. Тэрнээс бол би зураглаачийн мэрэгжил, найруулагчийн мэрэгжил гэж мэдэхгүй шүү. Тийм байна тий. Тэгэл ер нь кинонд сонирхолтой болоод тэгсэн чинь кино урлагийн дээд сургууль шалгалт авч ийн гээд. За. Тэгээд акустч өгсөн чинь жүжигчний анги шалгалт авч ийн гээд. Тэгээд жүжигчний ангид орсон. Жүжигчний ангид орсон. За. Тэгээд жүжигчний ангид ороод нэг жил одоо Хөдөлмөрийн Баатар Сувдаа хөшөө ангид жүжигчний мэрэгжил тий. Сувдаа хөшөө ангид нэг жил сурсан. За. Ингэж явахдаа би өөрөө нөгөө техникийн дуртай, техникийн сонирхолтой учраас зураглаач ангийнхантайгаа их нийлдэг. Тэдний зураг авалтанд оролцоод ингээд цуг явдаг гэж хаад сонирхдаг байсан. Тэгээ ер нь бол угаасаа одоо манай сургалтын систем ч бол 5 жилээр байх хэрэгтэй байхгүй. За. Эхний нэг жил нь одоо мэрэгжил сонгох гэж байх хэрэгтэй байхгүй. Тэгээд эхлээд онлын одоо нөгөө онлуудаа ороод за одоо чи нэг жил сурчлаа. Одоо найруулагчийн ангид орох юм уу, зураглаачийн ангид орох юм уу, жүжигчнэрээ явах юм. Сонголт байх хэрэгтэй. Сонгох хэрэгтэй. Тэгэхгүй одоо шууд хүчээр нөгөө дургуун хүмүүсийг оруулцдаг. Нөгөө хүмүүсийн тэнгүүч нөгөө нэг өөрийнхөө сонирхсан юмыг олж чадаагүй хүүхэд чинь шантардаг, хайдаг тиймэрхүү юм гарах нь шүү дээ. Тэгэл зураглаач ангид орсон да. Тэгэл ер нь бол кино урлагийн одоо гол цөм багнан найруулагч, зураглаач. За энийг гол сайн судлахын тулд эхлээд зураглаач болох хэрэгтэй юм гэдгийг олж харсан. Ер нь зураглаач суурьтай тэгээ эргээд найруулагч болсон уран бүтээлч маш их байна шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө чи хувьд болохоор яг багасаа л кинонд их дуртай хүүхэд байсан. Тэгээд киноны хүн болно л гэж боддог. Яг зураглаач мэрэгчлэрээ суралцаж явбал ер нь ажлын гараагаа эхэлсэн юм шиг харагдав. Кино Монгол кино үйлдвэрт ажиллаж ирсэн тийм ээ. За энэ тухайгаа ярил. Одоо тэгэл зураглаач болоод тэгэл кино үйлдвэрийн үүдэн дээр зогсож идэв байсан шүү дээ. За. Яагаад зогсож байгаа юм гэхээр
тэр кино үйлдвэрийн үүдээр чинь ингээл хүмүүс зураг тавих гал гарч ирж шин. Тэнгүүд нь ямар хүмүүс явж ийн яаж ин танилцсан те. Тэгээ багшийг хаашаа зураг тавих гэж цуг явъя. Хөдий чин барай явчихъя гэл. Тэгэл ингээл дагаж явж байгаа л туслахаар ороод. Тэгэл ер нь бол нэг эхний нэг 5 жил зөвхөн хөл барьж явсан. За. Багшийнхаа тухай ярил отхон нэг тэгээд одоо танаа багш байгаа шүү дээ. Манай багш ч одоо Нямдаржийн Отгон Дэнгэр гээд. За. Баримтат киноны одоо зураглаач. ВКК төгссөн. За. Тийм. Одоо ер нь бол баг хамгийн сүүлийн төгсөлт гэж болно. Тэрнээс хойш ганцхан одоо Бямбан хариулагч төгссөн шүү дээ. Нилээн тийм заах аргын хувьд эргээд нөгөө хальсны камераар тухайн үед зураг авдаг байсныг өөрөө өвлж авсан гэж би сонссон. Тэгэхээр энэ хальсны камерт яг ингээд анх дадаад ингээд ажиллаж явсан үе ингээд ярил. Нилээн одоо Монгол кино үйлдвэрийн кино мэдээ гэж явдаг шүү дээ. Энд бас нилээн явж. Тийм ер нь бол яагаад би тэгсэн гэхээр зориг байх хэрэгтэй хүнд. За. Тийм хүний амьдрал ч гэсэн зориг байх хэрэгтэй. Тэгээд би яг зүгээр оюутан байхдаа зориг тавихтаа яадаг вэ гэхээр эхлээд оюутны хугацаанд бол 1 жилээр тавьдаг байсан. Тэгээ оюутны ширээнээс гараад амьдрал руу гараад ирэхээр хүн 5 жил 10 жилээр зориг тавьдаг байхгүй. Тэр зорилгын үүдэнд ер нь зураглаач мэргэжлийг сонгосон ямар төвшөнд байх хэрэгтэй. Тэгээ ямар зоригтой байх хэрэгтэй. Энэ үүднээс би ер нь бол за үнэхээр сайн мэргэжлийн зураглаач болъё гэвэл хасан дээр зураг авч сурах хэрэгтэй байна. Хасаар зураг авч иж за жинхэнэ зураглаач болжээ гэдэг ойлголт авах гэдэг нь шүү дээ. Тийм байна. Өөртөө зориг. Тэгэл ер нь бол кино үйлдвэрлэл орсон. Багшаагаа дагаал. За. Тэгэл хасан дээр зураг авч сурах гэж бас их үтсэн. Тийм. За. Тэр анхны одоо тэр бүтлгүүтлээ дурсуул одоо тийм мэдээж мэдвэл янз бүрийн байгаа шүү дээ. Чи тас харанхуй өрөөнд 2 цаг суугаад гарч ирэхэд хөдлөн шүү дээ. Хав харанхууд байж байгаа л бүтэн ингээл 200-300 м-ээс чинь тастаал касет ингээл цэнэглэл бэлдээл 2 цаг хав харанхуй өрөөнд зөвхөн мэдрэмжээр л юм байна шүү дээ. Одоо эргээд өөрөө ингээ бодоход за ер нь тэр үед бас ингээ шантарч ирсэн шүү гэдэг хэцүү үед юу вэ? Яг нэг өвөл тэр ч одоо хэд он нэг өвөл зурганд явчихсан. За. Тэгэл хичнээн ингээл тулаан хувцтай ч гэсэнтэй хасны камер ч өөрөө төмөр хайш. Одоо видео камер шиг юм юу биш. Тэгээ хасны камер барь явах гэж гар их даарна. Гар ингээ хуруу хөдлөхгүй ингээ очиад ирэхэд дарж чадахгүй ингээ хөдлөхгүй багтал. Энэ мэрэгчлийг одоо би яах гэсэн юм бол гэж бодно. Гэхдээ тэр чинь цаана өөрөө дуртай учраас, сонирхолтой учраас тэр үл бэрхшээл биш болчихж байгаа. Ерөнхийдөө хальсны технологич одоо ер нь одоо үеийн залуучууд бол баг мэдэхгүй байна. Тэгээ энэ хальсны технологи за эргээд энэ дижитал технологи руу тоон системийн одоо энэ технологи руу шилжиж энэ хоёрын ер нь гол ялгаа юу юм бэ? Таны хувьд бол одоо яг хальсны камераар яг өөрөө дадж маш их ажил хийсэн шүү дээ. Одоо арт кино гэж байна шүү дээ. За. Тий. Арт кино гэхээр одоо яг спокчин кино гэдэг байгаа тийм ээ. Тий. Урлагийн мэдрэмжтэй тий. Арт төрлийн одоо тийм кино. Ийм төрлийн кино хийгүүл ер нь бол хасаар хийх хэрэгтэй. Яагаад хасаар хийж байгаа юм гэхээр жишээ нь одоо миний хурц ингээд жоохон хэртэй ч юм уу толботой ч юм уу байлаа гэж бодоход нөгөө хас ч өөрөө химийн оруулаар явж байгаа учраас тэрийг яг бодит хүнд гаргаж өгдөг байхгүй. Өнгийг бодит гаргаж. Тийм, өнгийг бодит гаргаж. Реалны гаргаж гэсэн. Дижитал технологич болохоор тоон системээр явж байгаа учраас энэ бол шинэ хувцас шиг л харагдана гэсэн үг байхгүй. За. Тэгэхээр нөгөө арт кино хийхэд бол яг бодит амьдралыг харуулахын тулд яг хас гэдэг юм ч өөрөө бодитыг гаргаж өгдөг. Энэ бас их том ялгаа байна шүү дээ. Өнгийн хувьд. За эргээд үзэгчид яг ингээд харж байгаа хувьд. Тий одоо дэлхийн том студиуд бүгд л хайсаар шүү дээ. Хамгийн сүүлд одоо Tenet гэдэг кино хайсаар хийгдэж байна. Одоо дэлхийн зах зээл дээр бол одоо пистолын кинонууд бол дор хэж нэг 40-с 50% хайсан дээр хийгдэж байна. Бусдын дижиталаар хийгдэж байна. Одоо ингээд бодоход яг хайсны технологиудаар ажиллаж исэн яг алтан үеийн зураглаач нарыг ингээд талаар ингээд сонсоод байхад маш их хариуцлага дээр нь нөгөө юу байгаа байх шиг байна. Тэр нөгөө хайсны технологиороо зураг авах гэж эргээд маш их тэр хүний бэлтгэл тэр дадах асуудал байна. Тэгээ энэ ямархуу үйл явцаар явд юм бэ? За одоо яг ойлоо зүг богинохон хүмүүс нэг ойлголт өгөхийн тулд тийм ээ. За хайс гэдэг зүйл чинь эргээд нөгөө цэнэглэн гэдэг нэг асуудал. Тэгээ маш хурдан дуусан тийм ээ. Энд дээр нэг жишээ аваад камер дээр ярил та. Гэхдээ яг одоо жишээ нь фотоаппаратаар жишээ авалт. За тийм. Зенитэн дээр ингээд зураг авахд
33 кадр авна шүү дээ. Тэг. Нэг хальс. Тэгээд тэр 33 кадрыг 33 улангийн цэвэр гаргаж ирэхэд бол тэр хүн бодно шүү дээ. Яг үнэ. Ашигтай гаргахын тулд. Тэгэхээр тэрийг бодно гэдэг чинь урдаас төлөвлөнө гэсэн үг байна. Дэлхийн загварын ертөнцийн бол бүгд хальсаар зураг авна шүү дээ. Яагаад гэвэл тэр нэг бодит реалны өнгийг гаргадаг. Жишээ нь ингээд нэг кассетэнд цэнэглээд 33 кадр зураг авлаа гэж бодоод яг тэр 33 кадрыг гаргахын тулд хүн толгоогоо ажиллуулах хэрэгтэй байхгүй. Тэгээд толгоогоо ажиллуулна гэдэг чинь уртаас төлөвлөж бодож тий бүх юма чеклж ээж зураг авах нь шүү. Тэгжээж тэр 33 кадрыг ашигтай гаргана гэсэн үг байхгүй. Одоо тэр 33 кадр гэдэг чинь бол яг ботоогоор нэг ширхэг нэг ширхэг кадр яваад 33 болчих чинь. Видео руу орчихлоор 24 нийлээд одоо 1 секунд. Тий. Тэнгүүд хальсны камер дээр 60 м хальсан дээр чинь 2 минут бичиж байна бичиж байгаа. Тэгэхээр маш их бодож төлөвлөж авахгүй бол тий. асар их зардал дээр нь юу яваад байна. Одоо чинь уран сайхны кинонд бол өдөрт ашигтай метр нь 60 м авдаг байхгүй. Аа за. 60 м хальсаар зураг авах чинь 2 минутын дүрс байгаа сте. Тэгээ 2 минутын дүрсийг яг бол нэг өдөр зарцуулж байгаа байхгүй кинонд. Дижитал тоон системд чинь бол ер нь бичээлээвэл бичээлээ, карта устгаал дахиж картандаа хэрэгэл бичээлээ тийм ээ. Гэхдээ тэрэн дээр бас нэг буруу ойлголт яваад. Хальс гэдэг ингээд амархан болцсон тий. Хардаг, үздэг болцсон тий. Үздэг болцсон тий. Буруу ойлголт. Дижитал технологич өөрөө бас цаг минуттай байхгүй. Одоо та нар ингээд зүгээр гэртээ ингээд нэг ламп аваад тавина сте. LED гэрэл. Тэр LED гэрэл 10,000 минут ажиллаад шатна. Чи дахиад дэлгүүрээс чи худалдаад авна сте. А яг энэтэй ч адилхан тэр үйлдвэрлэж байгаа камерыг үйлдвэрлэж байгаа компани бас камерын чинь цаг өгдөг байхгүй. Хэдэн цаг ажиллана. Тэгээд тэр камер баранк болонгууд чи дахиад камер худалдаж байгаа. Тэгжээж тэр компани чи эдийн засгийн эргэлтэнд ордог байхгүй. Энийг бол бас бодож л авах хэрэгтэй. Тэгэхээр камер чи өөрөө ингээд цаг минуттай шоттой учраас бас яг л адилхан хальстай л адилхан байхгүй юм бол. Хальсны технологиг яг анх зааж өгсөн багшигаа ярил. Одоо яг анх зааж ингэж гардаж өөрт чинь ингэж одоо аагаас нь эхэлсэн байлгуудаа бодвол тий одоо тэгэл отгон дэнгэр багшигаа дагаал кино мэдээнд явдаг байсан. Тэгэл эхлээл бол би бол 5 жил хөл зүүсэн. Тий 5 жил манай багш ч өөрөө ер нь бол надтай бас их адилхан. Яг тэгэхээр ярьдггүй. Аа за. Би ингээд юм асууж ижил хариулна. Тэрнээс бол одоо энэ тэгдэг, энэ ингэдэг гэж ялдгүй. Тэгээ би өөрөө бас их ажигч болохоор нөгөө нэг дандаа ямиг ажиглаж авдаг. Тэгээ тэрүүгээр ингээд багшаас энэ яа гэдэг ингэ болохгүй байгаа юм уу? Одоо дараа нь ийм өөрөөр ингэж хийхээр яагаад байгаа ингээл. Ер нь бол тэгэл 5 жилийн хугацаанд хөлбөрөө явж хат бол дандаа ажиглаж л байсан. Тэгэл багшаас сурах юмаа сураал, өгшөөл авч асуух юмаа асуугаал ерөөсөө цаг хугацааны л асуудал л та. Ер нь бол зурлаач гэдэг хүн бол хүн байх хэрэгтэй. Хүн гэдэг үгний цаадалд асар том философи явж байгаа шүү дээ. Ямар хүн байх вэ? Тэ? Хүн чанартай хүн байх вэ? Тэ? Тэрийг сурахын тулд ямар цаг хугацааг зарцуулах вэ? Дээрээс нь хувь хүний боловсрал, хувь хүний гэр бүлийн хүмүүжил гэж байна. Удам судар гэж байна. Тэр хувь хүний өөрийнх нь тогтсон хүн чанар дээр тэр багш гэдэг хүн чинь чиглүүлж өгч байгаа. Чиглүүлж өгч тийм ээ. Чиглүүлж өгдөг болохоос биш бас яг айхтар ингээд дагуулаад одоо нөгөө хүүхд үр хөвчгээд тэгж бүх юм ингээд детальч. Одоо хойчны багш нар шиг дийж гэрээс нь дийж ингээд зурлалт ингээд явдаг цаг өнгөрсөн шүү дээ. Тийм байна. Танд авьяас байна уу? Тэрийг чиглүүлж өгнө. Тэр авьяасыг чи өөрөө хөгжүүлэх хэрэгтэй. Энэ авьяас гэдэг нэг ойлголт байгаа зөв. Ийм авьяастай байж иж ер нь энэ зураг авалт руу ордог юм биш үү гэдэг одоо яг энэ зураг авалт руу энэ зураглаач мэрэгчлийг эзэмшдэг юм биш үү гэдэг нэг тийм байгаа үстэй одоо яг байгаа л да. Яг нь ер нь бол нэгдүгээрт бол техникийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Техник сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт мэдрэмж гэж юм байх хэрэгтэй. Мэдрэмж. За гуравдугаарт тэгээд тэр урлын гоо зөө те бусад категориуд байх хэрэгтэй. Зураг авдаг гэхээр зураглаач биш. Зураг авахдаа яаж авах вэ гэж бодож авах хэрэгтэй. Одоо мэдээж 4 жил сураад диплом аваад зураглаач болчихгүй шүү дээ мэдээж тийм ээ. Тэгэхээр энэ дээр асар олон туршлагууд байна. Эргээд кино зураглаач гэж бас нэг нэршил байна. Энийг одоо яг эзэмших нь би ч гэсэн зураглаач болоогүй байх шүү дээ. За. Тийм. Сурж байгаа. Өшөө бүр ингээд дахиад сурах дадлууд зөндөө байна. Өшөө бүр туршлагууд
судлах туршлага байна. Яг тэгвэл одоо манай мастер өгч чинь болохоор Гисэр Жавын маш гэж байсан. За. Танхимын багш нь болохоор Лав Дэрж гэж байсан. Манай ангийн багш болохоор Отгон Тэнгэр гэж байсан. Тэгээ би ч 3 багштай. Яг кино зурлаач талаас гэх юм бол маш багш байж байна. Маш багштай би нэг кинонд хайсны кинонд зүг ажилласан. За. Тийм. Одоо 2009 онд Тэнгэрийн ивэл гэдэг кино. Тэнгэрийн ивэл. Тийм. Хайсаар хийжсэн. Одоо ер нь одоо маш багшийн чинь хувьд болохоор тийм яг өөрийн гэснийг тийм арга барилтай. Ревнат киног хийсэн одоо Любецкий маягийн тийм ээ. Гар дээрээс их зураг авдаг. Яг тийм орчны гэрлийг маш их ашигладаг. Одоо Туурын зам гэдэг кино тийм ээ. Шотуудыг ингээ харах юм бол ер нь Ревнатын шотуудтай их төстэй харагддаг гэх юм. Өөрөө их тийм юутай бодолтой их боддог. Тэгээд дандаа ямиг бодож хардж хий. Дээрээс нь 80-ад оны кинонуудад дурангийн хөдөлгөөнийг их оруулж ирсэн. Тэгээ өөрөө гар дээрээс бүтэн 60 метрээс Монголд хамгийн урт пол авсан. Хайсаар. За. Дотроос гаднаас буцаж дотроо одоо тэр чинь юу лээ? Аргамжаа юу? Аргамжаа кинонд дэр гаднаас дотгош ороод дотроосоо буцаа гарч байгаа 60 метрээс хамгийн урт авсан. Одоо нэг one shot гэж хэлдэг шүү. Тийм, one shot гэж. Тэгээ ер нь бол тийм камерын хөдөлгөөн, дурангийн хөдөлгөөнийг маш сайн хийж чаддаг. Тэрүүгээрээ онцлогтой юм зурлаач байсан. Зөвлөлт холбоот улсаас бол одоо юу байгаад байгаа шүү дээ нөгөө яг юм үргэлжилсэн балааныг тавьсан одоо Русевскигийн одоо тогроон цуваа гэх кинонд яг үргэлжилсэн балаан байдаг. Тэгэхээр энэ нэг юм арга барилууд зурлаачийн юм арга барилууд их явж байна л да. Өөрийн чинь болохоор баримтат кинонд маш их ажилласан. За тэгээд хайсны камераар бас их баримтат кинонууд хийж ирсэн шүү дээ. Энэ онцлог бүтээлүүдээсээ бас дурсуул. За баримтат киноны юу онцлог нь юу юм бэ? Баримтат киноны онцлог бол ерөөсөл бодит шүү дээ. Бодит реалны. Одоо жишээ нь уран сайхны кинонд дэр бол жүжигчин тоглож байгаа өгдөг тийм. Амьдрал дээр бол хүн ганц удаа л өгөх шүү дээ. Тэрийг яг бодитоор харж байгаа учраас тэндээс илүү юмыг олж харна. Тэр нь өөрөө хүнд илүү мэдрэмжийг өгч чаддаг. Бодит мэдрэмжийг өгч чаддаг. Бүтээл одоо яг өөрийнх нь ажилласан яг тэр бүтээлийг яг энэ миний нэг ийм бүтээл байдаг аа гэж жишээ болгоод ярил. Одоо хайсаар хийжсэн гэвэл багштай цуг явж хахад хийжсэн одоо тэр нэг Ми-15 аслаа тийм. Ми-15. Тэрний зурганд явжсэн. Одоо тэр салийн дүүргэнд ингээл өглөө гаргаж байгаа тэр олон залуучууд ингээд зэрэгцээд ингээд шалмаж зургийг авч байгаа. Дараас нь одоо ордны урд талд бунхан гэж байлаа шүү дээ. Тэрийг зөөж ялаа. Тэр зөөхөд тэр бунхныг зөөхөж онцгой байдал зарлал шүн танктай ингээд шууд 2 гектар хамгаалуулаад шууд шүн зөчж байгаа шүү дээ. Тэр мэрийг ингээд зургийг авч явахад яг л бодитоор авч байгаа учраас илүү хүнд юм хүрдэг. Дээрээс нь цаг хугацаа хизээч давтагдахгүй. Дахиж одоо жишээ нь уран зохионы кинонд бол одоо дублдж болдог шүү дээ. Баримтат кинонд бол дублддаг. Ганцхан л удаа. Тэгэхээр ганцхан удаа авахын тулд маш сайн бодох хэрэгтэй. Маш сайн бодох хэрэгтэй. Дээр нь бас өөрийгөө маш сайн бэлдсэн байх хэрэгтэй юм шүү дээ. Урчилж төлөвлөнө гэсэн үг байна. Баримтат киноны тэр төлөвлөгөөний тухай ярил. За зохиол гэж мэдээж гарна. Тэр зохиол дээрх одоо төлөвлөгөөг зураглаач найруулагчтайгаа мэдээж ярьж таарах бах те. Тэгээ яг нь сценар эхлээл гарна л та. Тэгэхээр баримтат кино ялгаатай л та. За. Нөгөө тухайн юунаас шалтгаалаад өөр. Яг шууд эхлээд бодитоор зураг авчаад дараа нь зохиол гаргаад хийдэг. За. Эсвэл зохиолоо гаргаад зохиолын дагуу хийж болдог. Эсвэл баримтат уран сайхны хийж болно тийм. Ингээд олон төрөл байгаа шүү дээ. Би бол илүү шууд хийгээд дараа нь өрөлтүүдээ хийх дуртай. Ягаад гэвэл тэндээс илүү гоё юм гарч ирдэг. Илүү гоё нөгөө ситуацууд, эмошн одоо хүмүүс бодит зүйлүүд гарч ирдэг. Зохиол барай явуучлаа баригдах гэдэг зүг. Тий. Тэгэхээр энэ баримтат киноны яг гол одоо миний ойлгосноор бол хамгийн гол point нь бол тэр сэтгэл зүй одоо яг хүнд тэр бодит төрсөн шууд хурж байгаа нь илүү тэр одоо нөгөө авааштай тал байгаа тийм ээ босод. Тэгээ тэрийг зурлаач мэдрэмжээрээ яаж авах вэ те? Яг ямар план тавьж авах вэ гэдэг. Ганцхан удаа авах учраас тэр яг зөв авах хэрэгтэй. Тийм ээ. Тэгээ бас дээр нь одоо эн чинь зурлаачаас шаардах юм бол бас хурд юм шүү тий. Тий хурд. Маш хурдтай ажиллана шүү дээ. Хурдтай сэтгэн гэсэн. Богино хугацаанд риск юм.
Гайгүй байгаа да. Бид нарт хэлдэг хараа. Ажилтаа байж болно. Гэхдээ эргээд та нарт диплом хэрэгтэй шүү. Яг бол би нэг кодсын төгсөгчтэй холбоог авч чаддаг байхгүй. Зөв. Тэгээд төгсөгч хуучин төгсөгч нар чинь бүгд холбогддог. Айл 2000 биднээс өмнө ихэр чинь баг 2003-4 он төгссөн төгсөгч нар диплом авмаар нэгэнд ирдэг байхгүй. Тэр хүн чинь тэр чинь амьдралд хэрэгтэй учраас. Тэрс ажил бол хийжэж болдоо шүү дээ. Тэрийг хариуцлагатай хийж чадах уу чадахгүй юу гэдэг чинь хүний л асуудал. Диплом аавна гэж маш чухал ойлголттой. Дипломтой байх хэрэгтэй. Тийм. За эргээд хоёулаа асуултанд орё багш. Кино зурлаач болоход нэг хоёр арга зам байгаад байна гинэ. За энэ нь болохоор нэг нь болохоор туслах хийгээд одоо бүр багаас эхлэх гэсэн үг л дээ. Багаас эхэлж явсаар байгаа дадаад сураад тэгээ кино зураг авалтанд ороод тэгээ өөрөө ерөнхий зурлаачаар ажиллана тийм ээ. Ингээ кино зурлаач. Нөгөөх нь болохоор өөрөө юм ингээд туршиж хийж үзсээр байгаа. Туслах хийхгүйгээр ямар нэг уран бүтээлд орохгүйгээр өөрөө юмыг оролдож хийж үзэж сурсаар байгаа. Ингэж хоёр замаар ингэж зурлаач болдог. Кино зурлаач болдог. Та сая хэллээ 5 жил ингээд хөл зөөж яваад дараа нь ингээд дадлагшаад ингээд явсаа. Ингээд кино зурлаач болсон. Тэгэхээр энийг маш багаас эхэлж хүн амжилтанд хүрэх юм байна гэж би хараад байгаа байхгүй. Орчин үед болохоор уран бүтээлчд ингээд YouTube судлаач гинөө тийм ээ. Ингээд өөрийгөө хөгжүүлээд ингээд уран бүтээл дээр бас ажиллах тохиолдол байгаа. Энэ хоёрын ялгааг нь харахад яг өөрөө ингээд юм хийгээд яваад исэн хүн бас эргээд нөгөө онол тал руугаа алдаад байна. Ямарваа нэгэн гоо зүг бас алдаад байна гэж би хараад байна. Таны хувьд юу гэж бодож байна? Яг нь ер нь бол дадлага маш чухал. Тэр дадлагыг бол хүн цаг хугацаагаар болж авна. Гэхдээ хамгийн гол суурилж байгаа юм чинь онол. Онолтой байж иж тэр үзэж байгаа хүнд тэр мэдрэмжийг хүргэн шүү дээ. Одоо жишээ нь зураглаачийн өнцгөөс бол одоо гэрэл тий зураглаач хүмүүс гэрлэр зураг зурдаг. Тий тэгэхээр гэрлийн онолыг мэдчих хэвээр. Хардлайт гэж юу юм? Хардлайт нь хүнд ямар мэдрэмжийг төрүүлэх хэвээр. Тэрийг хүн үзээд тэр мэдрэмжээ бүрэн гүйцэд авч чадчихна юм чадахгүй байна. Тэр чинь онол төр суурилдаг. Яг л дэлхийн стандарт гэдэг байгаа юм чи өөрөө нөгөө судлагдсан, батлагдсан юмуд учраас яг ингэж авах хэрэгтэй юм зүйлийг. Яг ийм гэрэл байх хэрэгтэй гэдэг. Цаанаас нь тавиад өгсөн учраас. Одоо жишээ нь hard light дээр ярихад одоо ингээд манай хийж байгаа кинонод hard light юус ашигладаг. Тэрийг айл 60 хэдэн онд хин чигчд гойд нар ард хэлч дээр хэрэгэлсэн. Тэгэхээр тэр үл дэлхийн стандартаар хийсэн кино учраас байгаа байхгүй юу? Тэр чинь өөрөө онол нь учраас. Зөв. Тэгэхээр онол дадлага хоёр бол явж явах хэрэгтэй. Онол 30-аас 40%, дадлага 60-аас 70% гэдээ явж явах хэрэгтэй. Энийг тэнцвүүлж яг ингэж академик боловсролыг олох нь бас яг энэ сургуулаач мэргэжилт айгүй гол. Тий. Гол үндэс суурь. Тий, ерөөсөө сайн судлах хэрэгтэй. 2009 оны төрийн дэс уран сайхны кино байна. За энэ киног ингээд харахад нэлээд экшн, за нэлээд асуудал дэвшүүлсэн. За тухайн үедээ бол нэлээд шуугуулсан кино шиг надад санагддаг. Яагаад гэвэл би өөрөө яг тэр үед үзчихсэн учраас. Тэр зодооны түрүүк гэнтрийг гаргаад за энийг хийсэн камерын хувьд болохоор 650 гээд DV хэлсний камер байгаа учраас нэлээд хүнд камер. Яг тэр тухайн үеийн процессээс ярил за энэ кинонд орохдоо бэлтгэл ажил яаж оров? Яг нь ер нь бол камерын сонголт яаж сонгов? Камерын сонголт тэр үе чинь бас жоохон бэрхшээлтэй байсан. Нэгдүгээр яаж жоохон фильм болох вэ? 650 камер ч өөрөө телевизийн камер. Тэрийг яаж фильм болох вэ? Тэгээд мини Pro 35 гэдэг технологи гарч ирчихсэн. Тэгээд тэрийг ашиглаад дурангийн одоо тэр сонголтыг арай жоохон фильм болгож өгч байгаа. За тэгжээж нөгөө кино руугаа орж байгаа байхгүй. Ямар сонголт хийсэн? Дурангаас олсон гэсэн үг үү? Одоо мини Pro 35 гэдэг дуран дээр хийдэг тийм байна. Шилжүүлэгч юм. Шилжүүлэгч гэсэн. Одоо маунт шиг. Гэтэ тэр нь болохоор дотор юм грипер буюу юм юутай хөдөлгөөнтэй. Оо за. Тэгээ тэр хөдөлгөөн нь өөрөө нөгөө одоо энэ S-log буюу одоо зөөлөн өнгө рүү оруулж өгдөг. Тэгээ жоохон фильм болгож өгдөг байхгүй. Литус юм. Тийм технологи анх орж ирсэн. Тэрийг ашиг. Шинэ технологиг бас ашиглаж байгаа. За. Тэгжиж кино болж байгаа. Тэгэхээр тэр төрийн дайсан киноны одоо тэр зодооны трүкүүдийн зураг авалтуудыг яг тухайн таад яаж төлөвлөж авч ий. Тэр чинь тэгэл
найруулагчийн ажил дээр бүх юм нэгдсэн байж байгаа. Тулааны найруулагч нь бас юм хийцэн байж байгаа. Тэгээ яаж авах уу гэдгээр ярилцж байгаа. За дээрэс нь миний хамгийн анхны уран бүтээлч учраас маш зөрөгтэй байсан. Шийдвэрүүд их зөрөгтэй хийж өгсөн бахан тийм. Тэрүүгээрээ би бас их зүйл их сурч авсан. Анхны киноноос. Гол дүрийн жүжигчин Мега тэр нэг балгасан дунд нэг гартаа зодтолдог шүү дээ тийм ээ. Зодтолтол гүүгээл. Айгүй их тийм ритмтэй одоо экшн төрлийн кино гэдэг. Энэ одоо тухайн үедээ бас яг экшн төрлөд их цөөхөн хийдэг байсан баг шүү мөн. Тийм. Ер нь бол 2009 онд ч Монголын кино урлаг зогссон байсан шүү дээ. За. Жилдээ нэг 10-аад кино л хийдэг байсан. Тэгэл 2009 онд төрийн дайсан хийдэл 2010 оноос эхлээл 40 кино, 60 кино гарч ирсэн шүү дээ. Ер нь бол нэлээ юу хүмүүс мотивац болсон юм шүү дээ. Хийх урам зориг өгсөн. Тэр киног үзэхэд бол яг кино гэдэг мэдрэмжийг бол яг тухайн үед бүр нэг экшн тэр зодооны хэсгүүдийг хараад бол бас ангааж л хэлсэн үе биш үү. Жалга дотор Тэсэнкагийн тэр жалга дотор зодтолдог хэсгийн зургийг авах юм бол эхний үед нь очиж хийж байгаа. За бэлдэж. За. Тэгээд шотуудаа тохироод. Нарныхаа байрлал, гэрэл мэрлээ бүх юмаа тохироод. Тэгээ маргааш нь яг тэр цагтаа нарныхаа байрлал зураг авчих. Өмнө нь л нөгөө хэд ч юм бол зааланд 7 хоног 10 хоног бэлтгэлээ хийчихэж байгаа шүү дээ. Тэгээ зургийн талбай дээр ирээд дахиад хийж байгаа. Камертай тест хийж байгаа. За боллоо. Маргааш хэдэн цагт ийм нарны байрлал яг энэ цагийн хооронд авнаа. Тэгээд ирээд авчих. Тэгээ ер нь бол зураг тулааны хэсгийн зураг авалтууд бол ер нь дандаа 2-2 өдрөөр хийчихсэн. За нэг сцен авах тий. Дүгнээд харахад ер нь нэлээд бэлдэж хийсэн кино байна тийм ээ. Тийм. Тэгээд нэг онцлог нь бас юу л да. Нэг хэсэг нэг зогсон байдалд орсон. Кино урлагийг хөдөлгөөнд оруулахдаа анх нөгөө хуучин зарчмаар нээсэн байхгүй. Дотор зургуудаа дандаа павильонд авсан. За. Тэр үеч нөгөө павильонд авах байсан юмсан шүү дээ. Нэг айлын 4 хан донд ороод зураг авдаг. За. Айлын 4 хан дотор ороод зураг авна гэдэг чинь зурглаачийн 50% боломжийг хаачиж байгаа байхгүй. Тийм бай тээ. Гэрэл тавих, камерын хөдөлгөөн хийх гэдэг ингээд бүх юм хязгаарлалттай учраас. Павильон зураг авна гэдэг чинь зурглаачийн хувьд бол 100% ажиллах боломжтой гэсэн үг байна. Тэр үед их зөрөгтэй шийдлүүд байсан байгаа даа. Одоо нөгөө экшн киногээ за ашиг олох уу болохгүй юу тийм ээ. За өөрсдийн гаргаж байгаа тэр зардлаа барих уугүй юу. Ер нь тэгээд хамгийн Андрей Тарковский хэлсэн байдаг шүү дээ. Хамгийн өрөвдөлтөй урлаг бүх юм мөнгнөөс хамааралтай байдаг тийм ээ. Хэцүү байдалд орсон тэр залуугийн тэр шийдвэрүүдийг ингэж хурц хурцаар шийдэж өгсөн их гоё кино. За энэтэй адилханаар одоо яг дээхэн үеийн одоо алтан үеийн уран бүтээлүүдийг ингээд харахаар үер кино тийм ээ. Жигж дугаан уран бүтээл. За энэ киноны бас утга санаа ч гэсэн бас их хүнд ингээд шууд хүрдэг шүү дээ. Эргээд танаас юу асуух гээд байгаа гэхээр кино уран бүтээл хүнд нэг соён гэгэрүүлэх юм бодуулах нэг тийм гол зэвсэг шиг санагдаад. Тухайн үед бол бид нэр одоо тэр киног хийж яхад зохиол дээр ингээд ажиллаж яхад тэр найруулагчийн тавьсан санаа тэр үед 2009 одоо 2019 он 22 он гэдэг 10 жилийн дараа одоо ер нь бол өнөөгийн нийгмийн тэр 10 жилийн өмнөх хойдохыг харж л тавьсан л санаа л да. Ер нь бол тэгээд одоо жишээ нь ингээд өнөөдөр нийгмээр ингээд оюутлахыг харж байгаа зү. Ерөөсөл яг тэр л зохиол явсан байхгүй. Оюутлахын зохиолыг 10 жилийн өмнө дэлгэр хоёр найруулагч бичээ хийцэн байхгүй юу. 2015 онд бүтээгдсэн эцэг кино богино хэмжээний кино. За энд яг зурглаачаар ажилласан тийм ээ. За энэ зурглаачаар ажиллах тэр нэг өөрийн чинь нэг тийм арга барил яваад байна л да энэ бүтээлүүд нь. Энэ нь болохоор тийм докюментари фильмүүд их хийжсэн учраас их тийм стил арга барил яваад. Өөрийнхөө арга барилыг ярив. Яг арга барил гэхээр эхлээд тэр чинь нэг уран сайхны талаас нь бодно. За тэгээд өөрийнхөө үзэл бодол дээр имийг яаж шингээх вэ те? Өөрийнхөө зурглаачийн арга барилыг яаж шингээх вэ? Ер нь бол бас нэг жоохон тийм гар дээрээс зураг авах сонирхолтой. Яг бол гар дээрээс зураг авахд боломжуудыг хурдан хийх боломжтой. Хөдөлгөөнүүдийг ямар нэгэн юм хязгаарлагдахгүй гэсэн. Тэрүүгээр хайраад даваа талтай. Дээрээс нь одоо жишээ нь уран сайхны талаас гэх юм бол бүлээн уран кино шүү дээ. За тий. Тэрний тэр нэг одоо тэрхийн цагаан нуурын нааталт ингээд харж чадвар ингээд овоо шиг мэдсэн байдаг шүү дээ. Тэрийг жишээ нь одоо
маш оператор кадрынхаа тэр зохиомжийг бодож яаж плана гоё болох вэ гэж бодож жоод анх сэтэж тэр юм юу хийж босгосон баг. За. Тэгээд тэр энэ кино зургийг аваад дууссаны дараа ингээ хүмүүс очихдоо ингэж имиж өөрч тавьсаар байгаад одоо очиход ингээд 100 очиход ингээд нэг халуус харахад ингээ ой мод шиг харагддаг шүү дээ. За. Энд чи өөрөө нөгөө тэр зурглаачин бодож байгаа шийдэл واخхой. Тэр нь ингээ цаашаа ингээ өргөжлээд ингээ байгалийн тогтцсон шиг бүртэл ингээ бий болоо явчихна гэсэн. Тэгэхээр яг нөгөө уран цагны аргаар ингээ эхлээд бодох хэрэгтэй. А дээрэс нь тэр өөрийнхөө арга барилыг яаж оруулах вэ? Яаж зохиомжилж авах вэ гэдэг ийм үд хийж л байх хэрэгтэй л доо. Аава! От тасарчлаа. Аава. Заяагүй анчиг. Гүйл чи тэгвэл өөрөө мөдгөөд гараад ирээч. Энэ хөлтөр чулуу байна аава. Ажи болон бишний таяг болж явдаг юм бэ. 48 цаг кино наадамд эцэг кино Гран При шагнал аваад тэгээд Америк руу явсан тийм ээ. Энэ үеийг одоо дурсвал 2015 оны үе шүү дээ. Тийм. Ер нь бол 48 цаг тэр чи олон улсын наадам баггүй. А манад болохоор нөгөө зарим уран бүтээлчд жоохон буруу ойлгоод байна. Голцоо оюутнууд ордог гэдэг. Уран бүтээлчд орох хэрэгтэй байхгүй. Тэгжээж тэр чинь олон улсын наадам гэдэг нь гарах хэрэгтэй. А цаанаа очиод бид нар чинь тэр фестивалч Канны кино наадмыг давах босгоно байхгүй. За. Тэгээд бид нэр тэнд оролцоход ч одоо жишээ нь очиод ингээ ороход бол дандаа туршлагатай тийм хөгшин олон жил юм ийц хүмүүс ордог. Бид нэр бол хажууд нь зүгээр оюутан шиг харагдаж байгаа. Зөө. Энд чинь тэгэхээр нөгөө юу байгаад байна те нөгөө тэмцээн оролдоо одоо нэг жудо бүхэн одоо олон улсын тэмцээн болж байгаа юм шиг л одоо яг спортоор зөвлөл те. Одоо нэг Азийн аварга, дэлхийн аваргын өмнөх сорил гэдэг шиг тийм л. Тэгэхээр энэ 48 цаг одоо 2 жил сая ковидээс болоод завсарлчлаа. Энэ жил зохиогдно гэж ярьж явах шиг байна те. Тэгэхээр энэ туршлагатай уран бүтээлчд их ороосоо хоорондоо өрсөлдөөсөө. Тэгээд энэ дундаас шалгараад тэгээд Канны босхийг бас давчаасаа. Бага ер нь гэхдээ уран бүтээлч хүн би ямар цэг дээр явж байгаа гэдгээ бас нэг шалгаад үзчих хэрэгтэй. Оролцох хэрэгтэй тийм ээ. Түүнээс нэг оюутан залуучуудын наадам гэж бас нөгөө туршлагатай уран бүтээлчд бас хойшоо суугаад байгаа шиг байна. Тий, ер нь бол зарим уран бүтээлчд гэж ойлгоод тийм шиг байна. Тийм байна тий. Ирээдүйн багшийг уран бүтээлийн талаас одоо би нэлээд ярих гэдэг юм л да. Одоо энэ болохоор 2017 оны Илт цэцэг гэх кино. Илт цэцэг тийм ээ. Илт цэцэг кино Дэлгэр баяр найруулагчийг найруулсан. Одоо тэгэхээр Дэлгэр баяр найруулагчтай маш олон кинонуудаар ажиллаж ирсэн шүү дээ тий. Хоёрын нэг тийм арга барил таараад яваад байна. Битэрийн арга барил нэг чигт очиход таарчдаг. Тийм байна. Тийм учраас ингээд биенээ ойлгох мэдрэмжүүд нь илүү ойрхон тий. Тийм учраас ингээд дараа дараагийн кинонууд дээр ингээд ажиллаа яваад байдаг. Ил цэцэг дээр бол жишээ нь найруулагч маань надаас юу шаардсан гэхээр за чамд камернаас өөр юм байхгүй. За. Тэгвэл би одоо яаж зураг авах вэ? За тэгвэл зураглаач хүн стандартаар өөрийн шугамаа барих хэрэгтэй. За би ганцхан камертай юм чинь локдаун гэдэг шугамаа барьчих. Бусдын яаж хөдлөх үү гэдгээр дурангараа шийдэ. Ингээл зохиол дээр ажилласан. Үндсэн шугам нь локдаун буюу статичны балантай. Дотор нь би дурангараа хөдөлгөөн хийж болно. За бусад жүжигчний хөдөлгөөнүүдийг гаргаж болно. Ийм л байрлалаар хийсэн гэнэ. Энэ арга барилын үед та сая хэллээ. Яг энийг ингээд детальчлаад ярил. Одоо яг кино уран бүтээл дуртай залуучууд бас сонсоод ингэж кино бүтдэм байх гэж хоёулангийн ярианаас жижиг гэж ойлголт олж авал тэ. За анх зохиол авлаа. Хэд хоног зохиол дээрээ суув. За тэгээд зохиолын тэр утга санаа тэр уялдаа холбоог хэрхэн яаж гаргах вэ? Тэр ажилласан арга барилаасаа бас ярил. Яг ер нь өөрөө нөгөө зохиолчин стандарт гэж юм байх хэвээр. За. Эхний тэдх минутанд хүн үзчихэж сонирхлын татна тийм үү. Тэгээд цаашаа дахиад үзэхгүй юу гэх хүн шидэж шүү дээ үзэгч. Тэрэн шиг ингээд зохиол бичигдсэн тохиолдолд амархан байдаг. Жишээ нь одоо дэлгэр үеийн найруулагч бол дандаа яг тэрийг барьж идэг. Яаж хүнийг цааш нь авч явах вэ? Тэ? Яаж сонирхолтой байх вэ? Тэгээ одоо энэ трейлер төрлийн кинонуудыг яаж хийх вэ гэдэг ингээд барилаа болцсон учраас
Тэр нь надад илүү амархан байна. Ойрхон байна. Тэрэн дээр нь би нөгөө зурглаачийн талаас одоо яаж авах вэ? Ямар шугам байх вэ? Өөрийнхөө мэдрэмжийг яаж илэрхийлэх вэ гэдэг ингээд юмаа гаргаад авчих илүү боломжтой. Тэгээд хийхэд бол бас арай төхөн болоод ирчих. Утга санааны хувьд бол бас нэлээд нийгмийн тийм хүндүр сэдв тийм ээ одоо ганц бие ээж жишээ тэгэнгүүт тэр хар тамхи. За тэгээ буруу замаар явах гэж байгаа охин гिचшээний одоо бүр нэг тэр хүнд одоо нийгмийн тэр сэдвийг аюул зөрөгтэй хөндөд дээр нь одоо тэр аллагын элемент явж штэ тий. Тэгээ энэ дэр надад бүр нэг сэтгэлд бүр амар буусан палан гэх юм бол одоо шот. Манай одоо жүжигчээ өөдөө хохирогчийг булдаг шүү дээ. Модны хажууд. Тэгээ яг тэр булаад бүр тэрийгэ дааж ядаал тамирдаал тэр чамдаан дотор хийсэн тэр зогцыг доош нь булаад дээр нь гараад өөрөө хөвддөг шүү дээ. Энийг би юу гэж ойлгосон бэ гэхлээр за нэг тэр хүний одоо тэр өөдөөгийн тэр нэг айц одоо гарч идэнгээ нүүрлүгөө ингээд тусгаж байгаа юм тийм нэг шулам шиг тий шулам буюу одоо алуурчны сэтгэл зүг гаргаад дээр нь тэр дайснаа дарцсан одоо баатарлаг дээш хараа гівтж байгаа ч гинөө. Иймэрхүү тийм зургийн найруулагчийн тийм шийдэл надад амар харагдсан байхгүй тийм. Яг тэр бол нэгдүгээр нөгөө дэлхийн одоо үндсэн шотууд нь шүү дээ. За тэр нь болохоор юу гэхээр тэр хэсэг бол жишээ нь тавтамж явж байгаа. За дээрээс нь тэр гарч идэн тусгаж байгаа ч юм л өөрөө нөгөө практик гэрэл байхгүй. За. Одоо чимэх гэрэл гэсэн. Тэр жүжигчний тоглолтыг чимэх гэрлээр драматургийг яаж гаргах вэ те. Тэрийг барьж байгаа. Дээрээс нь найруулагч өөрөө тэр мэдсцэнэ яаж тавьж ин тэрэн дээр би зурглаачийн талаас яаж гэрэл сүудэр палана яаж тавих вэ гэдэг давхар оруулж гэж байгаа. Одоо 2017 оны ил цэцэг уран бүтээлийн яг сигнатур гэж ярьдаг шүү дээ. Яг нэг бэлэгдэл. За энэ бол яг ерөөсөө ийм бэлэгдэл палана би яг энийг ингэж бодож тавьсан ингээд та нэрлээд нэг 2 шот нэрлэв. Одоо тэр дараа нь ингээд бүх юм дуусны дараа ингээд цухтаж яхад ингээд чон ирж хоёлаа ингээд зогсож байгаа уулздаг. Тий, уулздаг. Тэрийг ингээд яг ингээд сайжлаа харах юм бол дали балан баг. За. Гэтэ ингээд чон хүн хоёр болохоор тэгш харагдаж байгаа. Цаад байгалийн дали харагдаж байгаа. Яг тэгвэл тэр нөгөө дач тилт буюу одоо дүрийн дотоод сэтгэл зүйн зөрчлийг давхар илэрхийлдэг балан багхгүй. За энэ бол өөрөө тэр шотын одоо чиний яриад байгаа сигнатур буюу гар явсан гэдэг юм чи давхар явж байгаа. За. Өөр гэвэл одоо тэгээд дүрийн танилцуулга гэж юм бит. За. Хамгийн анх тэр нөгөө нэг дандар хэрхэн газар дээр ирдэг шүү дээ. Ирдэг. Тэгэхэд тэр дүр дээр очиж байгаа нэг юм бодлоотой болов. Тэр үл яг бас дүрийг танилцуулж байгаа. Гэхдээ тэр үл зурлаачин шийдлэр хийсэн. Надад бол зүгээр яг одоо ингээд үзээ тэр уран бүтээлийг харахад тэр цусыг яагаад тэгж багдуулсан юм болоо гэж бодсон. Энэ гоо зүгээ ботсон баг л та мэдээж те үзэгчд бас их хэмжээний цус харуулмаар байна. Тэр яг тэр хохирогчтой яг таардаг хэсэг дээр би бол бүр илүү бүр галзуураад алчаасаа гэж хүсэж байсан байхгүй бүр. Цусын бүр ингээд сад тавиад Тарантиногийн кино шиг төсөөлжсэн л да. Гэхдээ яг энэ миний зүгээр бодол. Эргээд яг нэг гоо зүүн асуудал дээр бас нэг цусыг гаргах да бас манай нөгөө уран бүтээлчдийн бас айц байг явж идэг юм байна шүү дээ. Яг өөрийнх нь арга барилахгүй. Тэрнээс Тарантиноны дуурайч дээр цус гарах шаардлагагүй шүү дээ. Өөрийнхөө арга барилаар тэр киног яаж хүнд үзэгчд сонирхолтой хүргэх вэ? Тэр найруулагчийн тавилтаа хийцэн тохиолдолд заавалч тэр цусаар илэрхийлэх шаардлага байхгүй. Тэр нэг арга барил гэдэг чинь найруулагч болгоноор янз янз гарна. Мэдээж тэгээд зургийн найруулагчийн хувьд тэр паланы өгүүлэмжийг гаргана гэдэг чинь бас их найруулагчийн санааг би одоо жишээ нь цусгүйгээр яаж илэрхийлэх вэ гэдэг чинь палана зүү тавиал дурангийн хөдөлгөөний зүү хийчих юм бол тэр жүжигчний тоглолтын мэдрэмжийг алдчих болохгүй байхгүй. Black Magic Ursa 6K тэр 2017 оны хийгдсэн 4.6-аар хийсэн. Black Magic Ursa. Тэнгүүд тэр өнцгийн нэг шийдэл байна. Одоо жишээ нь хөлний деталууд маш их явдаг энэ кинонд. За одоо тэр орны доогуур явж байгаа тэр хөл тоглогдож байна. За тэр цаанаас ирж байгаа хүний хөлнүүдийн тоглолт. Энэ нэг тийм нэг амьдралын нэг тийм нэг алхалт гიშгэлтийг их харуулад байна уу гэж би бодсон. Гэвч байгаа гар нь ингээд унцсан хүний аллагыг та бүр яг тэр багных нь тэр юу тэр
юу яаж хийсэн үү? Тэр наан юм яг тийм дөөрэж тийм хийгээд авсан уу? Яг тийм бодит байдал дээр нь тавьж авсан уу? Бод байдал та чинь юу хүн яаж байгаа л Хүний нааштай болгоод тий. тэр их нөгөө яг ингээ харахаар баг нь харагддаг. Тэгээ зураг авалтыг бодглохлоор чи яаж энийг авчих вэ гэдээ бас яг тухайн үед бас толгой ажиллуулж ирсэн шүү. Тэгээд миний нэг бас нэг санаанаас гарахгүй байгаа талаан нь болохоор манай мөрдөгч дандар тийм үү. Дандар машин нэвдэрчлээ. За миний чемдааныг чи хойноо аччихаа. Ингээ явъя гингүүд нэг овши палаа мэдэн шээ. Тэр овши палааны наан нэг мод ингээ хугарцсан баг жишээ нэ. Тэр их үүлэмжийг хараад ерөнхийдөө энэ амьдрал хаашаа шийтгэх нэ, унах нь босох нь гэдэг нэг тийм. Энэ кино одоо яг вүүд орцсон байлээ. Тэгээ вүүд орохдоо 4,000 төгрөгөөр яг тэр сарын түрээсийн өгчих юм бол энэ кино үнгүй үзэх боломжтой болсон. Тэр залуучууд бас үзээрэй. Тэгээд манай ирээдүйн багшийн бас тавилтууд болон яг тэр зургийн найруулагчийн тэр шийдлүүдийг хараарай л гэж хэлмээр байна. Эргээд дараагийн нэг асуулт юм байгаамаа. Багш, миний подкастын нэр болохоор зураглаачийн дадлаа. За таны дадлууд юу байна? Миний дадлаа. Тий. Ер нь төлөвлөх. Эхлээд толгоондоо төлөвлөлнө. Дараа нь бусад хүмүүстэйгээ хамтраад цаасан дээр болгоно. Адаас ганцаараа болгоно гэж байхгүй шүү дээ. Storyboard-оор зурна, найруулагчтайгаа планыхаа хэмжээ хязгаар тий бусад юмудаа гаргана гэдэг. Эхлээд маш сайн төлөвлөх хэрэгтэй. Зохиол дээр тийм ээ. Тий, зохиол дээр. Би бол зохиолоо хамгийн эхлээд нэг л удаа шүү дээ. За. Ганцхан удаа. Тэгээд дараа нь бодно. Тий. Эхний мэдрэмжээр эхэлж бодох хэрэгтэй байхгүй. За. Тэгээд бодож жоод за гаргалгаануудаа хийчихэд шийдлүүдээ олоход дахиад уучдаг. Жишээ нь одоо зүүдэлдэг шүү дээ хүн. За. Зүүдлээд тэр зүйдээ ганцхан л удаа зүүдлэн. Дараа нь хүн тэр зүйдээ боддог өстэй. Тийм шүү дээ. Яг би бол тийм аргаар зохиол унш шүү дээ. Эхлээд анх удаа шууд уншаад тэр мэдрэмжээрээ бодно. Тэгээд дараа нь тэрийг ямар камераар хийх үү, яаж одоо жишээ нь хөл гар телешиг бусад зураглаачийн технологиудыг яаж ашиглах вэ гэдгээр буцаад зохиол руу гардаг. Таны одоо нэг багшилсан 11 жилийн нэг тийм туршлага байна тийм ээ. Эргээд яг одоо үеийн залуусыг харахаар маш хурдан мэрэгжил сонгоод тэр мэрэгжил дээрээ зүгээр газ эзэм шийдэл ерөөсөө цагийг товчлох гээд байдаг нэг тийм үйл явц ажиглагдаад байна л да. Эргээд сошиал дээр 45 хоногийн зураглаач болох дамжаа хүртэл байна. 45 хоног зураглаачийг бэлдээд тэгээд ажил дээр гаргая. Таны яг одоо яг энэ зураглаач мэрэгжил бол хурдан хугацаанд эзэмшдэг тийм мэрэгжил юм уу? Яагаад юм бол? Олон жил сайн зураг авсан зураглаач байна. Сургуулийн төгсөөгүй зураглаач байна. Гэхдээ тэр хоёрыг хэн уулзуулж юм гэхээр мэдрэмж нь уулзуулдаг. Нэг нь мэдрэмжтэй, нэг нь мэдрэмжгүй байх юм тэр хоёрт ялгаа гарна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө анхны суурь юм чинь мэдрэмж байх хэрэгтэй. Тэгээд тэрийг чи өөрөө цааш нь олон жилийн туршлага болгохгүй эсвэл ингээд шууд хөгжөө явах уу гэх өөрөө шийдэлтэй юм. Таны яг одоо багшилж байгаа арга барил. Яг энэ шавнартай яг ямар арга барилыг та барьж байна. За. Мэдээж одоо яг Монголын стандарт одоо сургуулийн боловсролын системээр л явж байгаа шүү дээ. Энэ систем нь яг юу юм бэ? Хүмүүст хэлвэл. Манайх ч салбар шүү дээ. За. Тий. Кино урлаг ч өөр соёлын салбар тийм ээ. Гэхдээ нөгөө Монгол улсын боловсролын салбар ч өөрөө буруу тогтолцоотой. Тэгэхээр нөгөө тогтолцоонд буруу учраас бид нэр дээр ирж байгаа хүмүүс чинь бас дахиад бас хэцүү байхгүй. Тэгэхээр би тэрийг яаж чиглүүлэх вэ гэхээр өөрийнх нь мэдрэмжээр л чиглүүлдэг. Мэдрэмжэн дээр нь илүү тулгуурж ажилладаг гэсэн үг шүү дээ. Дээрэс нь ер нь бол практик. Яг бол зураглаач хүн хариуцлагатай байх учраас камера зөв хийж сурах хэрэгтэй. Батарейга зөв цэнгэлж сурах хэрэгтэй. Ингээд олон техниктэй ажилладаг учраас. Одоо жишээ нь ингээд камер задлалаа гэж бод. Тэндээс хичнээн олон болт гарч ирэхлээ тийм. Тэр буцаад огсрах, дахиад задлаад огсрах, дахиад буцаад огсрах гэдэг. Магадгүй эхлээд чи 2 3 болт үлдээсэн бол дараа нь буцаад огсрахтай болт үлдээхгүй байхгүй. Чи өөрөө нөгөө дадал. 11 жил яг суур боловсролыг эзэмшээд ирсэн хүүхдүүдийн нэг тийм суур нь надад болохоор их дутуу боловсроод сурах арга барилаа олоогүй хүүхдүүд их ирж ийн гэж хараад байдаг
Энтэй ялангуяа та их нүүр тулж ажиллаж байгаа. За би нэг жишээ авъя л да багшаа тийм ээ. Тань дээр нэг залуу ирлээ. За. За 10 жилийн одоо 9-р анги гэж юм уу тийм ээ. Тэр залуу ирээд за багшаа би одоо ингээд мэрэгжил сонголтоор ирж байна. За ямар мэрэгжил сонгох вэ гэж хэлвэл яг одоо энэ цаг үед та ямар мэрэгжлийг зөвлөх вэ? Гэхдээ өөрийнхөө мэдрэмжийг л сонгох хэрэгтэй. Тэгээс мэрэгжил бол санал болгож болохгүй шүү дээ. За Яг өөрийнхөө мэдрэмжийг л дах юу сонирхож чинь тэрийг л даг. зурглаач болох юм амар хүсэлт юм үлдээ тий. Тэгээ өөрийнхөө авсан зургуудыг хүртэл танд үзүүлсэн танд их таалагдлаа. Тэгвэл та тэр хүүхдэд юу гэж зөвлөх вэ? Ямар шат дараатаагаар явуул амжилтанд хүрнэ гэдгийг одоо за амжилт гэх хаашаа ер нь ямар шат дараат явах вэ гэж явуул дээр зөвлөх вэ? Одоо тэгэл боломж нь байвал сургуультанд сураад эхлээд онлайн үзчих хэрэгтэй. За Тэгээд дараа нь дадлага туршлага, практик. Тэгээд тэр чин гараад тэгээд ажил дээр туршлагажаа төвшөө дээр онлоо хөгжүүлэх хэрэгтэй байхгүй. ер нь бол энэ боловсролын яг энэ системийг одоо энэ 4 жилээр нь сурах бол ер нь хамгийн зөв сонголт гэдгийг бол хүмүүс бас бодосоо гэж хүсэж байна. Тэгэхгүй бол нөгөө хурдан давчлах гээд байдаг. Тэгээд давчилж байгаа хүүхдүүд чи эргээд альчгүй хоцорчих байдаг гэдэг нэг тийм Хэлж ш 5 жил хөлөө барай явсан гэж байна. за Ер нь бол би баг 4 жил сурж байгаа боловч төгсөөд чинь дахиад цаана гişний олон жил дахиад сурж байгаа шүү дээ. за Тэрийг нөгөө өөрөө практик дээр сурж байгаа. Практик дээр илүү сайн сурж байгаа. Тэгэхээр нөгөө цаг хугацаанд давчлан гэдэг нь хэцүү л дээ. за тийм ээ. Тэгэхээр багш таны сүүлийн уран бүтээл хотолон гүнжид талаар би ярих гэсэн. За түүхэн сэдвтэй кино. За эргээд энэ киноны бэлтгэл ажил нэлээд тур хугацаанд үргэлжилсэн гэж та хэлсэн шүү дээ тийм. За яг нарийн деталууд дээр яг танаа багийн гишүүд хичнээн хүн ажиллав тийм. Эргээд зураг авалтын талбай дээр болж өрнжижсэн одоо хэцүү сценийхаа тухай хэлвэл хэцүү зураг авалт тэр Яг Хотлон гүнж кино өөрөө 15 оноос эхэлж төсөл нь хэрэгжиж эхэлчихсэн. за Тэгээд зураачийн ажил, бэлтгэл ажлууд гээд явсаар байгаа. 19 онд зураг авалт нь эхэлсэн. Тэгээ ер нь бол зураглаачийн багийн хувьд бол Монголд хамгийн анх удаа хамгийн их олон хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. 16 оны бүрэлдэхүүнтэй ажилласан. Зөвхөн одоо нэгдүгээр зургийн найруулагч, нэгдүгээр зураглаач, хоёрдугаар зураглаач, стант зураглаач, тэгээд туслах уу, дээрээс нь дорооны зураглаач гэдэг. Ингээд 16 оны бүрэлдэхүүнд дээрээс нь тэр чинь гэрлийн хүмүүс нь орж байгаа. Дээрээс нь бид нэр яг энэ том бүрэлдэхүүнтэй учраас бас нэг бусад юмнуудыг хөгжүүлэе гэж. Тэгээ бүр Солонгост байсан залуу хүртэл авцраад ингээ яг стантаар нь зургийг авахгүйлаад. за Ингээд ер нь бол зураглаачийн мэрэгжилж одоо ингээд дотроо олон салбартаа шүү дээ. за Тэ одоо жишээ юу статикамны зураглаач гэж тусдаа мэрэгсэн байх хэвээр. Доройж 2-3 жил ажиллаж аж мэрэгсэн байх хэвээр. Стант оператор гэж байх хэвээр. Тэгээ одоо дроных гэж тусдаа байх хэвээр. Ингээ өршөө бусад одоо нөгөө тусгай зориултын зураг авалт гэж байх хэвээр. Пиротехниктэй харьцдаг те. Ийм ингээд салбараар ингээ бас явж явах хэвээр. Энэ дээр бид нэр хотлон дээр бас энийг оруулж бас нэг шинжилэл зөв хийсэн. зөв Бүтэн жил үргэлжлэн зураг авалт хийгдэхэд 5 аймаг дамжид зураг авсан. оо за Тий, 5 аймаг дамжид зураг авах гэж өвөл 100 намаргаад 3 үлрэл харуулж байгаа. Тэгээд хүүхдүүдтэй өвлийн зураг авалт хийгдсэн байсан. хүүхдүүдтэй за Яг тэгвэл тэр хүүхдүүдтэй ч бэлтгэл ажил, тэгээд зураг авалт. Ер нь бол киноны ихэнд гарч байгаа нэг хэсэг байхгүй. Тэр нь өөрөө баг дангаараа нэг шорт фильм болчихж байгаа байхгүй. за түүхэн киноны яг түүхэн сэдв юм Тий. за Эхний нэг плот буюу 2 минутын сцен байхгүй. Тэр нь өөрөө баг нэг хүүхдийн богино хэмжээний кино шиг ажил болчихж байгаа байхгүй. зураглаач суурьас найруулагч болсон бас мундаг уран бүтээлчд байдаг шүү дээ. Тэгээд Тий, одоо жишээ нь Монголоос авч үзье л да. Жижигтгөө байна, Балжины мугаа байна, Дамдан гэдэг найруулагч байна. Бид ч бүгдөө эхний нэг 10-15 жилийн хугацаанд дандаа зураг авч ирсэн. Тэгжээс нөгөө зураг авах тэр кадр доторх өрөлтийг ойлгоцсон учраас кино найруулахад илүү боломжтой.
дэлхийн шилдэг тийм найруулагч нар бас байна. Зураг авч байсан тийм. Тарантино хүртэл кино прокат ажиллуулахдаа өөрийн сонирхчийн камераар зураг авч ингэж юм хийдэг байсан. Ер нь бол тэр кадр доторх тэр мэдсцений өөрөлт, тэр кадр доторх амьдралын орон зай гэж юм багс ба. Тэр бүх юмнууд ингээ ойлгоод ингээд яагаад гэвэл гоц найруулга нь арай ойрхон болоод ирж байгаа. Тэнгүүд яг нэг хөлбөрөх чадвар гэдэг юм гарч ирж байгаа. Үнэхээр өөрөө авьяастай байгаад зураглаач мэргэжлийг сонгох юм бол хүн ямар ч төвшөнд өөрийгөө хөгжүүлээд явах боломж байна. Эргээд энэ мэргэжлийн үргэлж суралцж идэг тийм. Тийм ер нь бол насан туршдаа суралцсан шүү дээ. Би бол ингэж боддог байсан байхгүй. Одоо ингээд технологийн хөгжил ингээд амар хурдтай хөгжиж байгаа шүү дээ. Тийм байна. Бид нар нэг жилийн хугацаанд нэг камера аваад зураг авах гэж байтал дараагийн завхан гараад ирдэг. Энэ технологийн хурдыг яаж гүйцэх вэ гэдэг хажуугаар бид нар одоо өөрсдөө бас бодох хэрэгтэй. Дээр нь юу вэ гэхээр залуучуудын хурдыг бас гүйцэхгүй бол бид нар өөрсдөө хоцрогдохгүй. Тэгэхээр бид нар үргэлж суурж шинжлэгдэж явах хэрэгтэй. Тэрнээс технологийн хурдыг гүйцэхтэй биш. Тэр залуучуудын хурдыг л гүйцэх хэрэгтэй байна гэдэг л. Өрсөлдөөний салбарт байгаа гэдэг үргэлжил зураглаач хүмүүс ойлгож явах хэрэгтэй болчиход байна. Тий. Зураглаач мэргэжил цаашдаа маш хувьсаж өөрчлөгдөд илүү өндөр түвшинд очиж байгаа. За энийг бас би танаас харж байна. За зургийн найруулагч бүхэл бүтэн багийг удирдах явж байна. За тэнд дотор байгаа өгүүлж байгаа плануудыг хүртэл одоо үзэгчд унших хэмжээнд болж шүү дээ. Энэ үзэгчдийг бид нэр бэлтгэхийн тулд юм яг яах хэрэгтэй юм бэ? Кино үзгээд сурчлаад ах юм уу? Үзэгч ер нь бол үзэгч бол өөрөө сонголтоо хийчих шүү дээ. Тэрийг үзэгчдэд яаж үлдээх вэ гэдгийг л бид нэр хийх хэрэгтэй. Тэрийг бол одоо алтан үеийн кинонууд бол хийжсэн. Одоо бидний хийж байгаа кинонд яагаад хийхгүй нэ гэдэг чинь нэгдүгээр стандарт алдагдаад байна. Хоёрдугаарт эдийн засаг боломж тий энэ бүгд ингээд тутамгүй байгаад байна. Одоо жишээ нь би нэг юм хэлээ л да. Тэр чи бүр яг оруулчаарай заа. За. Ардилч кино шүү дээ. За тий. Тэрэн дээр одоо жишээ нь дарь узар ингээд нөгөө гэр оронгүй болоод аваа хөхтэй ингээд морьтой ингээд тэмээтэй аваа явдаг гэсэн үг дээ шүү дээ. Тэрний планыг урт насангаа яг зохиолынхан даваа тавьсан байхгүй. Хэрвээ тэрийг ингээд үзэгч ингээд харах юм бол яг л тэр лодо дамгаа битсэн дээшээ тэнгэр хол доошоо газараад хатуудаг планы өгүүлэмж явж байдаг. Зүгээр тэр планаар тэр текст явж байдаг. Тэгэхээр яг тэр юмнуудыг ингээд бид нэр бодож хийх хэрэгтэй. Тэгм үл тэр чинь үзэгч тэр планыг хараад тэр шүлгийг уншиж юм шүү дээ. Тийм байна. Тэр зохиолыг ойлгож чинь гэсэн үг. Нарийн мэргэжил. Тий. Маш нарийн мэргэжил. Эргээд энэ нэг мэргэжлийн нэг боловсон хүчний асуудал байна. Та түрүү ярьсан нэг өмнө энэ ойлонгийн яриа эхлэхээс өмнө хэлжсэн шүү дээ. Хэдэн мэргэжил байгаа гэдэг юм ч тоо. 135 мэргэжил гэж ярьдаг киноны. Киноны 135 мэргэжил. Энэ нь одоо Монголын хөрсөн дээр буугаад нэг одоо бол бас харьцангуй гайг болчиход 30-40-д болчиход 30-41 мэргэжил байна. Тэгэхэд одоо бид нар ярьдаг дэлхийн хэмжээний кино гэж ярьдаг. Энэ киноны яг шатндаа яг энэ мэргэжлийн боловсон хүчин байгаа учраас бас тэр нэг чанар стандартаар бариад байна тийм үү? Боловсон хүчин маань ингээд илүү хөгжих гэдэгт би итгэдэг. Тэгээ эргээд одоо таны яг бэлдсэн залуучуудтай би яг ажиллаж байгаа. Суур байна. Маш сайн байна. Тэгээ энэ залуучууд бас удахгүй бас мундаг уран бүтээлүүдээр ажиллаад ирэх байхаа. Тэгээ танд маш их баярлалаа. Ярилцсанд. За баярлалаа. Дэлхийн загварын агентлагууд бүгд хальсаар зураг авдаг шүү дээ. Одоо та нар энэ next top model гэдэг шоу хийж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэрний чинь зургийг одоо энэ дэлхийн загварын агентлагууд бүгд хальсаар авдаг. Тэр хальсын дүүгээр гол яддаг технологи өнгөн дээр байна уу? Тийм өнгөнд. Яг л бодит өнгийг гаргаж байна. Одоо энэ дижитал технологич яг бодит өнгө рүү тэмүүлэхээр хичээгэл ах шиг. Арай хурж чадахгүй л дээ. Дижитал технологич өөр шүү. Ямар ч хими оруулахгүй. Хальс чи өөрөө нарнаас шууд орж ирж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь хими оруулаар ингээд угаагдаад боловсролдоод гарчиж байгаа. Тэргүүрээ асар давуу талаа тий. Ялгаатай.